Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв ертөнцийн 3-ыг зохиох. Бид өмнөх хичээл дээр ертөнцийн 3-ыг мэдье гэсэн сэдвийг үзсэн байгаа. Хүүхдүүд та бүхэн дэвтрээ нээгээд өнөөдрийн сар өдрөө сэдвтэйгээ тавья. Дөрөвдүгээр сарын 6 хичээлийн сэдэв ертөнцийн 3-ыг зохиох. За хүүхдүүд та бүхэн сэдвээ тавьчих. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өмнөх хичээлээс сэргийн санана мөн өгөгдсөн ертөнцийн 3-ыг уншина. Уншихдаа 6-аар өгөгдсөн ертөнцийн 3-ыг хэрхэн үг орлуулж уншдгийг дахин нэг санана. Мөн ертөнцийн 3 зохионо. Одоо дэлгэц рүү анхаарлаа хандуулад багштайгаа хамт хичээлээ үргэлжлүүлье. Одоо хамтдаа улаан харандаа, хөх харандаа гэсэн үлгэрийг хамтдаа уншия. Хүүхдүүд та бүхэн дэлгэц рүү анхаарад багштайгаа хамт уншаарай. Улаан, хөх, хоёр харандаа их сайн найзууд байв. Тэд өөрсдийн дуртай зүйлийг зурхаар болов. Улаан харандаа нар, гал, гэрлэн дохио зурв. Хөх харандаа тэнгэр, гол, хадаг зурв. Тэр хоёр найз зураг ашиглан ертөнцийн 3 зохиохоор боллоо. Хүүхдүүд та бүхэн улаан харандаа, хөх харандаа хоёрт туслаж хамтдаа ертөнцийн 3 зохиоё. За зохиохын өмнө багш нь сая үлгэрийг уншсан. Үлгэрт ямар харандаа байсан бэ? Улаан харандаа юуг зурсан бэ? Улаан харандаа 3 зүйлийг зурсан байгаа. Хөх харандаа юуг зурсан бэ? Дараах зургуудыг ажиглаарай. За улаан харандааны зурсан зургууд нар, гал, гэрлэн дохио. За гэрлэн дохионы ямар гэрлэн асаалтайгааг ажиглаарай хүүхдүүдээ. За хөх харандаа маань тэнгэр, гол, хадаг зурсан байгаа. За улаан нар байдг юм болов хүүхдүүдээ. Та нар юу гэж бодож байна? За хөх хадгийг харъя хүүхдүүдээ. Хөх хадгийг ахан дүүстэйгээд золгохдоо барьдаг юм байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хадаг байх нэ. За ертөнцийн 3 улаан ургах нарны туяа нэг улаан. Түрүүн улаан нар зурсан байсан тэгвэл ургаж мандаж байгаа нар маань улаан туяатай байдаг байх нэ. Улалзан асах юу улаан байна хүүхдүүдээ? Гал улаан байна. Урагшаа бүү яв гэсэн гэрлэн дохио нэг улаан байдаг байх нэ. Хүүхдүүд та бүхэн зургийг сайтар ажиглаарай. Одоо хамтдаа ертөнцийн 3-ийнхаа бүтцийн дагуу үгээр орлуулан уншия. ертөнцийн 3 улаан. Ургах нарны туяа нэг улаан, улалзан асах гал нэг улаан, урагшаа бүү яв гэсэн гэрлэн дохио нэг улаан. Энэхүү ертөнцийн 3 маань үгийн төгсгөлд улаан гэсэн байна.
дараагийн ертөнцийн 3-ыг хамтдаа харъя. ертөнцийн 3 хөх. За 6-аар өгөгдсөн байна. Ажиглаараа хүүхдүүдээ. Дээд зөв тэнгэрийн өнгө нэг хөх байдаг байх нь байна. Дэрэгдүүр урсах гол нэг хөх, дэлгэн барих юу нэг хөх вэ? Маш зүйтэй хадаг нэг хөх. За одоо бүтцийн дагуу уншъя. ертөнцийн 3 хөх. Дээд тэнгэрийн өнгө нэг хөх, дэрэгдүүр урсах гол нэг хөх, дэлгэн барих хадаг нэг хөх. За маш сайн байна хүүхдүүд, та бүхэн багштайгаа хамтраад ертөнцийн 3 улаан, ертөнцийн 3 хөхөө уншсан баг. Одоо тэгвэл багш руугаа анхаарлаа хандуулаарай. За хүүхдүүд, та бүхэн одоо багшийнхаа гаргаж тавих зурагнуудыг сайтар ажиглана. Мөн багшийнхаа тайлбарыг анхааралтай сайн сонсно. Тухайн зүйлүүд ямар утга учир агуулдаг, ямар ертөнцийн 3 зохиох гээд байгаа вэ гэдэг маань тухайн зурагнуудаас харагдах юм шүү. За эхний зургийг харъя. За энэ юуны зураг вэ? За энэ бол үүл юм байгаа. Дээр нь байгаа зүйл үүл шүү хүүхдүүдээ. Тэгэхээр энэ юу вэ? Энэ маань тэнгэр байх нэ. Дараагийн зургийг харъя. Дараагийн зураг хүүхдүүд та бүхэн маш сайн мэдж байгаа. Энэ бол гэр байх нэ. За тэнгэр маань бидний дээр орших мөнх хөх тэнгэр шүү дээ. За гэр бол монголчуудын уламжлагдсан ирсэн эсгийн сууц. За дараагийн зургийг харъя. Дараагийн зураг маань юу вэ хүүхдүүдээ? Маш сайн байна. Дараагийн зураг маань далай байх нэ. Дараагийн зураг далай байх нь. Далай маань маш гүн, хязгааргүй том, бид бүхэд нэг захтан зогсоод нөгөө захыг харах боломжгүй тийм их усыг далай гэж хүүхдүүд та бүхэн ойлгож болох нь байна. За энэ юу юм бэ хүүхдүүдээ? Хүүхдүүд та бүхэн тухайн зургийг гэрэх насаныг асуугаад үзтээ юу гэж тайлбарлаж байна? Энэ бол айраг хийдэг хөхөр. За багш нэнд айраг гэж үг гаргаж байна. Яагаад айраг гэсэн бэ гэхээр монголчууд гүүгээс хагаад тухайн хөхүрт сүгэ хийгээд за үнийгээ айраг болгож боловсруулж уудаг байх нь байна. За дараагийн зургийг харъя. Дараагийн зураг мөн юуны зураг вэ? Ваац гэр байна тийм ээ. За дараагийн зургийг харъя. Юу вэ хүүхдүүдээ? Маш сайн байна. Энэ бол уул байх нь. За одоо багштайгаа хамт дараагийн зургийг ажиглая. Дараагийн зураг юу вэ? Хүүхдүүд та бүхний маш сайн мэддэг зүйл байгаа. Юу лээ хүүхдүүдээ? Багна. Маш сайн. Багна. Дараагийн зураг маань багны зураг байна. За хүүхдүүдээ тэнгэрт багна байх уу? Гэрт багна байх уу? Хүүхдүүд та бүхэн юу гэж бодож байна? Оо зүйтэй. Мэдээж юунд багна байдаг вэ? Гэрт багна байдаг. Бид тэнгэрийг багнаар тулах боломжтой болов уу? Хөөцт боломжгүй шүү дээ. За тэгвэл дараагийн зургийг харъя. За багш нь түрүүн гаргаж тавьсан зургийг энд арай өөрөөр гаргаж тавилаа. Энэ одоо дээдлийн зураг руугаа харъя хүүхдүүдээ. За дээдлийн зурагт байгаа энэ хөхүүрлөө энэ орж байгаа мод. Одоо модны шарагдаж байна тийм ээ. За тэрийг тэгвэл багш нь доор энд үзүүлсэн байна. Энийг юу гэж нэрлэдэг юм болоо?
хөхөрлөө орж байгаа энэ зүйлийг юу гэж нэрлэдэг юм бол? Хүүхдүүд та бүхэн хажууд байгаа хүнээсээ асуудаа. Үзт. Энийг бүлүүр гэж хэлдэг байна. Хөхөртэй айргийг бүлэхийн тулд энэ бүлүүр маань хэрэг болдог байна. Бүлүүр нь их зүйлийг бүлэх хэрэгсэл байна. За тэгвэл хүүхдүүдээ далайг бүлүүрээр бүлэх үү? Айргийг бүлүүрээр бүлэх үү? Хязгааргүй их далайг бид бүлүүр бариад ингээд бүлэх боломжгүй. Тэгвэл айргийг бид бүлүүрээр бүлдэг байна. Дараагийн зургийг хамтдаа ажиглая. За, юуны зураг үлээ хүүхдүүдээ? Зүйтэй. За тэгвэл гэр дотроосоо нэгэн зүйлийг харъя. За гэрийн энэ гурван зүйлийг энийг юу гэдэг юм бол хүүхдүүдээ? Энэ гурвыг юу гэдэг юм бол? За энэ маань ингээд цаагаараа тойроод энд ирж байгаа. Энийг гэрийн бүслүүр гэдэг байна. За одоо тэгвэл багш руугаа анхаарай. Гэрийг бүслүүрдэх үү? Уулыг бүслүүрдэх үү? За мундаг хүүхдүүд гэрийг гэд хариулж байгаа бах. Тэгвэл уулыг бүслүүрдэх боломж байгаа болов? Тэр том уулыг бид бүслүүрдэх боломжгүй. Тэгэхээр гэрийг бүслүүрддэг байна. За бид сая зургнуудаа тайлбарлаад аль зүйлийг боломжтой, аль зүйлийг боломжгүй вэ гэдгийг ярилцлаа. Одоо тэгвэл хамтдаа ертөнцийн 3-аа зохиоё. За зохиохоос өмнө багш нь нэг үгийг хүүхдүүд та бүхнээс асууя. За энэ дутуу гэж юу гэсэн үг вэ? Дутуу гэж юу гэсэн үг вэ? За дутуу гэдэг маань тухайн ертөнцийн 3 дээр байхгүй, боломжгүй гэдэг утгаар орж байгаа. Одоо хүүхдүүд та бүхэн өөрсдөө бичнэ. Тэгэхээр үзгээ бэлдээд багшийнхаа энэ өгсөн загварыг ажиглая. За хэрвээ бичгэд, зохиоход хүндрэлтэй байвал түрүүний ярилцсан зургнуудаа харж болно. Юу багнаар дутуу юм лөө? За бичээрэй хүүхдүүдээ. За анхаараарай. Боломжгүй, байхгүй гэдэг зүйлийг бид дутуу гэдэг үгээр илэрхийлж ертөнцийн 3 дутуу зохиох гэж байгаа. Тэгэхээр сайн бодож иж бичээрэй хүүхдүүдээ. За дараагийнхыг харъя. Дараагийнх нь юу бүлүүрээр дутуу вэ? За мөн дээдлийн зургаа сайн ажиглаарай. Боломжгүй, байхгүй гэсэн утгаар дутуу илэрхийлэгдэж байгаа. ертөнцийн 3 дутуугийн юу бүлүүрээр дутуу вэ? Бичээрэй хүүхдүүдээ. За бичиж дууссан бол дараагийнхыг харъя. Дараагийнх нь юу бүслүүрээр дутуу вэ? За дутуу гэдэг үгээ бид сая тайлбарласан, зураг дээр ярилцсан. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн одоо сайн бодож байгаад ертөнцийн 3 дутуугийн хамгийн сүүлийнх нь бичих гэж байна. За дэмжлэг хэрэгтэй бол дээдлийн зургаа ажиглаарай.
хүүхдүүд та бүхэн ертөнцийн 3 дутууг өөрсдөө зохиож чадлаа. Хэрхэн зохиосноо одоо багштайгаа хамт тулгаж харъя. За, юу багнаар дутуу вэ? Тэнгэр үү, гэр үү? Хөө зүйтэй. Хүүхдүүд та бүхэн тэнгэр гэсэн баг. Яагаад гэвэл гэр маань багантай шүү дээ. Сайн байна. За тэгвэл дараагийн юу бүлүүрээр дутуу вэ? Далай юу? Айраг уу? Ястай сайн байна. Далай бүлүүрээр дутуу. Яагаад гэвэл бид далайг бүлэх боломжгүй. Дараагийнхыг харъя. Юу бүслүүрээр дутуу вэ? Гэр үү, уул уу? Ястай сайн. Хүүхдүүд та бүхэн уул гэж бичсэн баг. Ингээд харахаар хүүхдүүд та бүхэн өөрсдөө ертөнцийн 3 дутууг зохиолоо. Мундаг хүүхдүүд. Одоо тэгвэл бүтцтэйгээ танилцаад мөн өөрсдийгөө дахин нэг шалгаж үзье. Тэнгэр юугаар дутуу байсан бэ? Тэнгэр юугаар дутуу байлаа хүүхдүүд ээ? За. Тэнгэр багнаар дутуу байсан. Тэнгэр багнаар дутуу байсан. Далай юугаар дутуу байсан бэ? Бодорой хүүхдүүд. Хүүхдүүд та бүхэн маш мундаг зохиосон болохоор зохиож явах явцдаа цээжилсэн баг. Тэгвэл далай бүлүүрээр дутуу байсан. Уул юугаар дутуу байсан бэ? Уул бүслүүрээр дутуу байсан шүү дээ. За мундаг хүүхдүүд. Хүүхдүүд та бүхэн түрүүн зурагны дор зохиосон бол одоо ертөнцийн 3 дутууга хичээлийн төгсгөлд нөхөж бичснээсээ харж байгаад бүтцийн дагуу мөн цэвэр намбай дахин нэг бичээрэй. Дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Гэрийн даалгаварт дуртай зүйлээрээ ертөнцийн 3 зохиож бичнэ. Бид сая ертөнцийн 3 дутууг зохиосон. Тэгвэл одоо хүүхдүүд та бүхэн байж болох зүйлээрээ ертөнцийн 3 зохионо. За нэгэн жишээг багш нь харуулъя. Жишээ нь цагаан зүйлүүд юу цагаан байдаг вүлээ? За цас, сүү, цаас. За эдгээр зүйлийг ашиглаад ертөнцийн 3 цагаан зохиовол болох болоо? За тэгвэл хүүхдүүд та бүхэн гэртээ ертөнцийн 3 цагаан зохиож болно. Мөн өөрөө ямар ч зүйлээр ертөнцийн 3 зохиож болно. Өмнө бид ертөнцийн 3-ыг мэдээ гэсэн сэдвээр өөрийнхөө дуртай зүйлийг бодож ирээрэй гэж багш нь хэлжсэн. Тэгвэл одоо тэр зүйлээ ашиглаад өөр ямар ч ертөнцийн 3 зохиож болно шүү. За эцэг эхчүүдтэй зөвлөж хэлэхэд 2 дугаар ангийн сурагчид маань өөртөө зохиоход хүндрэлтэй байдаг тул эцэгчүүд та бүхэн хүүхдийнхаа зохиох гэж байгаа ертөнцийн 3-д дэмжлэг үзүүлж тухайн ертөнцийн 3-д байж болох үгсийг тайлбарлах буюу зургийг үзүүлж туслаарай.
За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.